хашаад аваад тэгэхээр тийм агуудыг маш богино хугацаанд дайчлах хор зуршлаас ангижрах бас нэг ерөндөг нь бол стрессээ чинь давахын тулд энэ стресс гэдэг зүйл яг юу хэлээд юм энэ балансыг зохицуулж явах хэрэгтэй. Дипломыг ер нь олон улсад хэр хүлэмжшэрдүүлсэн бэ? Сайн байцгаана уу эрхэм хүндэт үзэгчдээ. Сайн байцгаана уу эрхэм хүндэт сонсогчдоо. Цахимж подкастын шинэ дугаар эхлэхэд бэлэн болоод байна. За өнөөдрийн дугаар дээр тархи судлал ба стресс гэсэн сэдвээр ярилцахаар ангаа ухааны доктор, тархи судлаач, анагаахын шинжилгээ ухааны үндэсний их сургуулийн ректор Дамдан Доржих шиг зочноор орсон байгаа. Танд энэ өдрийн мэнд хүргэе. За энэ өдрийн мэнд хүргэе. За Дамдан Доржихтайгаа их гоё сэдвээр одоо дэлхийн нийт тренд болж байгаа сэдв. За дээрэс нь Дамдан Доржих яг өөрийнх нь үндсэн судалгааны чиглэлтэй холбогдохоор тархи судлалыг хоёлаа стресстэй олон тал руу холбогддог тийм. Тэр дундаа өнөөдөр илүү стресс тал руугаа холбоод ярилцаа явъя гэж бодсон. Тэгээд бидний урилгыг хүлээж авч ирсэнд танд маш их баярлалаа. За бас урьж оролцуулж байгаад их баяртай байна. Тэгэхээр уушаа ер нь одоо энэ тархи судлалын шинжилгээ ухаан ер нь аль төвшөнд хөгжиж байна? Ер нь аль хүрээнд ер нь судалгаанууд явагдаад байгаа шүү дэлхийн хэмжээнд. Ер нь бол хамгийн эрч чимтэй хөгжиж байгаа ийм салбар шинжилгээ ухааны. Бусад одоо суур шинжилгээ ухааны салбаруудтай харьцуулахад бол бас харьцангуй залуу салбар гэж ингэж явдаг. Тэгээ ер нь бол яг хав дэлхийн бус ихэнх одоо өндөр хөгжилтэй орнууд за тэгээд бусад орнууд ч гэсэн энэ салбарт судалгаа шинжилгээ нэлээд их хийж байна. Хөрөнгө оруулалтууд за тэгээд авьяастай тийм залуу судлаачдыг энэ чиглэл рүү нэлээд татаж оролцуулж байна. Тэгээ яг нь тархи судлал буюу neuroscience, brain science гэдэг энэ зүйл чинь бол их олон шинжилгээ ухааны салбар уулзвар дээр байдаг тийм ээ. Анагаах ухаан, биолог, математик, за тэгэл химийн оюун ухаан, компьютер сайенс, маркетингтэй хүртэл холбогдсон тийм. Нейромаркетинг гэдэг юм уу. Инхээр энэ салбарын олон салбарын цаг дээр байж байгаа. Тэгэхээр өөрөөр хэлбэл ер нь бол тарих хэрхэн ажилддаг юм тийм. Энэний одоо тэр нейробиологийн үйл ажиллагааг нээх, тайлбарлах. Тэгээ энэний гол үр дүн нь бол мэдээж хэрэг хүнийг эрүүл урт наслуулах. За тэгээд одоо янз бүрийн мэдрэлийн сонирхолт өвчнүүд бусад юмнуудаас сэргийлэх анагаах ухааны талаас. За тэгэл нейробиолог, за тэгэл математик, физик талаасаа гэл тэгэхээр одоо ингээл химийн оюун ухаан энэний суурьтай одоо хэрхэн уялдуулах уу, нэг одоо сурах процесс, тэгэл хой тогтоолт, шийдвэр гаргалтууд гэдэг энэний механизмуудыг хэрхэн уялдуулах уу. Тэгээд мэдээж хэрэг нийгэм асар хурдтай хурдан өөрчлөгдөөн хувьсаж хөгжиж байгаа. Тэгээд энэтэй уялдуулаад бас хүнээс бол бас их олон чадварууд шаарддаг. Дасан зохицох энэ их өөрчлөлтөнд донд зөв шийдвэр гаргах, зөв амьдралын хэм маяг, дадлыг бий болгох. Энэ чиглэл дээр одоо олон судалгаанууд хийгдэж байгаа гэсэн. Тэгэхээр ер нь бол асар өндөр. Ер нь одоо холбогдлынхаа хувьд юу гэдэг одоо квант физикч гэдэг юм уу, тэгээ сансар судлал дээр бол нэлээд одоо тэр төвшний анхаарал хандуулж байгаа юм шинжилгээ ухааны салбар гэж ингэж ойлгодог. Яг энэ олон салбаруудын уулзвар гэсэн дээр би түрүү нэг нейромаркетинг талын бас яг шууд санаанд буулаа л да. Тэр яасан би нэг Монголын бас нэг томоохон сүлжээ дэлгүүрүүдтэй тухайд нэг уулзалтыг явуулсан. Тэгээд аль болох нэг эко хүнс одоо тавьж болдгоо юм уу хүмүүсийн хамгийн ойрхон одоо байдаг шүү дээ касны дэрэгдэх. Тэгэхэд яг ингээ уулзалт хийж байхад дэлгүүрүүд бас яг нэг нейромаркетингийн судалгаан дээр үнэлдэг юм билээ. Хүний одоо нэг ухамсаргүйн төвшөнд худалдаа авалт хийдэг цэгүүд байдаг юм байна. Харааны төвшингүүд гэж байдаг юм байна. Тэн дээр тэгсэн чинь хамгийн онцгой санагдсан юм нь нөгөө бидний эрүүл мэндэд ээлтэй бус гэдэг хүүхдүүдэд аль болох багасгаач гэдэг нөгөө чихэр мэхэр тэр юмнуудыг яг нөгөө одоо шийдвэр гаргахгүй шүү ухамсаргүйн төвшөнд худалдаа авалт хийдэг хэсгүүдтэй өрчдөг юм байна. Тиймэрхүү одоо жишээлбэл тэгэхээр нөгөө яг энэ дээр маркетингийнхан бол хүнийг шийдвэр гаргахад тархи яаж ажиллаад гэдгийг судлаад тэн дээр нөгөө бизнесийн одоо тогтолцоогоор ажиллаад эхэлж байна. Анагаах ухаан бол илүү эрүүл байлгах талаас нь хараад тэрийг бас давхар яваад байна тий. Тэгээ нөгөө энэ шинэ салбар гэсэн дээр намайг оюутан байхад бол тархины ис бол хуваагддаггүй ганц эсэ гэж заагдчихсэн. Тэгээд дараа нь бас таны лекцүүд дээр ингээд сууж байхад
нейрогенезийн талаар тархины сүч ингээ хөгждөг юм а гэдэг. Нөгөө анх хөгждөггүй хуваагддаггүй гэжсэн зүйл одоо хөгждөг юм а гэдэг ийм талын одоо судалгаанд хийгдээд эхэлсэн. Тэгэхээр та яг энэ тарих ерний эс ер нь яаж ажиллаад идэгин? Тархины эс гэж ер нь ямар хуу одоо онцлогтой эсүүд байгаа юм. Тэгэхээр нейрон байна тийм. Тэгээ босоод одоо гэлээ эсүүд, эсүүд байгаа. Нейрогэлээ эсүүд. Тэгээ яг энэ уудлис одоо гээд бүгд байж н stem cell. Тэгэхээр тархинд бас stem cell байгаа гэсэн үг. Тэгээ энэ stem cell-ээс одоо мэдрэлээс ялгарн ингэж хөгждөг, нөхөн төлждөг энэ процесс чинь ингээд 1990-ад оны дундуур ингээд бүрэн батлагдаад хөвгтөн амтнд байдаг ингээд батлагдаад тэгээ сүүлдээ одоо хүн дээр байдаг ингээд 98 гавцаа ингээд батлагдаад ингээд явж байгаа. Тэгэхээр нөгөө мэдрэлийн хөгжих процесс бол нейрогенез. Одоо мэдрэлийн чинь одоо мэдээллийг хүлээж авдаг гэсэн мэдээлэл тийм мэдээллийг дамжуулдаг гэсэн мэдээлэл хүлээж авч дендритүүд юм сэртэнгүүттэй тэг ингээ хөгждөг одоо тооны явж. Тэгэхээр нейрогенезийн процесс бол одоо юм сурах, юмыг шинээр хийх, шин дадалтай болгох ч гэдэг юм уу. Ийм юмд хөгжиж яадаг. Стресс байдаг юм уу? Өөдгөргүй нэг сэтгэл готрал за одоо өөр одоо арх ч гэдэг юм уу. Хортой одоо бодсон хордлогонд орох. Эннээс болоод нейрогенезийн процесс бууж байгаа. Энэ бол мэдрэлийн хөгжил өөр их. Хоёр дахь ойлголт нь болохоор синаптогенез буюу синапс мэдрэлийн эсүүд хооронд мэдээлэл дамждаг бүтцийг синапс гэж нэрлэж байгаа. Тэгэхээр энэ синапс нь бас энэ процесс явагддаг гэсэн. Өөрөөр хэлбэл мэдрэлийн эс хооронд мэдээлэл дамжих хурд нэмэгддэг. Дамжуулах хурд нэмэгддэг. Одоо компьютер бол нөгөө CPU гэж яриад байгаа шнэ тий. Тэгэхээр тэр хоёр процесс явдаг гэсэн. Нейрогенез мэдрэлийн хөгжих, синаптогенез буюу мэдрэлийн одоо сэртэнгүүдийн хөгжил одоо холбоосуудын тоо нэмэгддэг гэсэн. Тэгэхээр шин зүйлд сурах альва нэг юм дадал үүсгэх гэдэг шүү дээ. Тэгэхээр тэр дадлыг яг тэрэн зориулсан хэсгийн одоо мэдрэлийн эсүүд холбоос үүсчиж одоо тэрэнд шийдвэр гаргалтууд дадлууд үүсдэг гэсэн. Одоо рефлекс шүү дээ. Мэдээллийг хүлээж авна, дамжуулна, боловсруулна, буцаагаад буцах ширхгээр явуулаад гүйцэтгэх хэрэгтэн дээр очдог. Тэгэхээр энэ одоо циклд оролцож байгаа процессд оролцдог мэдрэлийн эсүүдийн тохиол дамжилт одоо нэмэгддэг гэдэг юм уу. Тэгжиж рефлекс үүсэж байгаа гэсэн. Одоо болцот болон болцот бос рефлекс. Тэгэхээр нөгөө рефлекс одоо бид нэр бага анги дундаа ангид шүлэг хичээлүүлдэг гэсэн шүү дээ тий. Шүлэг хичээлүүлээд тэгэхээр яг энэ шүлэг хичээлүүлж байгаагийн цаана бас яг мэдрэлтэйгээ холбоотой зүйл хүүхдийн тархины хөгжил одоо энэ синапс одоо мэдээлэл амжилт эднэр дээр нь холбогдох нэ. Тэгж болгож болох уу? Тийм. Юмыг ер нь эхэндээ маш хэцүү шүү дээ. Ер нь юмыг чийжлэн юм сурна гэдэг ч аягүй хэцүү. Одоо шинээр зураг сурах, гадаад хэл сурах ч гэдэг юм асар хэцүү. Яг гэвэл холбоос байхгүй. Олон дахин давтдаг мэдээллийг. Тэгэхээр нөө мэдээллийг олон дахин давтамжтай авч ийн гэсэн үг. Тэгэхээр авахаар тэр ой тогтоолтын процесс үүсгэхийн тулд юм холбоос үүсгэх хэрэгтэй. Тэгэхээр тэр холбоос үүсгэр одоо юу гэдэг синапс гэдсэн цахилгаан дамжиж байгаа. Нэг мэдрэлийн эсэс нөгөөд синапс уургийн мэдээлж дамжиж. Тэгэхээр эхний ээлжин тэр мембраны потенциал гэж юмнууд мэдээлэл үүсгэр жишээлбэл калий ионы сувг, натрий ионы сувг одоо бусад ионы сувгууд байдлыг гэж бодоход тэр мэдээллийг олон дахин давтамжтай өгöd тахаар жишээлбэл синапсын өмнөх мембран гэдэг юм уу, синапсын дараах мембранд одоо тэрийг дэмждэг ионы сувгууд нэмэгддэг. Тэгээд ирэхээр хүлээж авч байгаа тал мэдээлэл дамжуулж байгаа тал хоёрын хооронд одоо цахилгааны дамжуулалт одоо импульс хүчтэй үүснэ гэсэн үг. Өөрөөр хэлбэл тэгээд одоо жишээ нь тэр синапсын завсарт одоо янз бүрийн мэдээлэл дамжуулах медиаторууд нь тодорхой хугацаагаар ялгарч яддаг ч байдаг юм аа. Тэгэд энэ процесс ингээ яваад ирэхээр өөрт тааламжтай мэдрэмж төрдөг. Тэрэндээ баярлдаг ч байдаг юм аа. Энэгүй болон одоо дотоод шүүрлийн тархины бусад дааврууд сэтгэл хөдлөлийг өөртөө одоо сэтгэл хангалуун байх янз бүрийн дааврууд хэмжиж нэмэгддэг юм уу. За яг эсэргээрээ хортой зуршил одоо юу гэдэг addiction үүссэн байлаа гэж үтэй тийм ээ. Тэрийг бол одоо бас нөгөөдгөр орлуулад өөр юм сураад ирэхэд нөгөө тэр үүссэн хэсгийн одоо синапсын тоо их цөөрж идэг ч гэдэг юм. Тэгэхээр энэ чинь баланстай байж идэг юмнууд альва нэг зүйл итэрж болдог юм. Тийм.
Тэгэхээр яг саяны одоо эндээс би зүгээр бодож байгаа шинжлэх ухааны үндслээр ярих юм бол одоо хор зуршлаас ангижрах бас нэг ерөндөг нь бол шин юм сурах, шин зүйлийг одоо дадуулах, хэлж сурах гэдэг юм. Яг таны хэлсэн зүйлүүдийг дадуулаад байвал энд одоо нэг арсгтууруулах хундаач гэдэг юм уу, никотин тамхинаас хамааралтай ч байдаг юм уу. Энэ хамаарлууд буурах үндсэл нь энд байх нь. Тийм. Одоо шинээр дасгал хөдөлгөөн хийх, дасгал хөдөлгөөн шин юм сурах гэдэг бол маш их тийм процесстэй. Одоо нийлэн төсвөр төвчээр шаарддаг гэсэн үг. Тэгэхээр ер нь бол ийм шүү дээ. Одоо хүн чинь ингээд 24 цагийн хэмнэл байна. Сэрүүн байх, унтах процесс. Тэгэхээр хоногийн циркадиан ритм. Тэгэхээр тэрийг одоо хүний тарих зохицуулах нь шүү дээ. Мэдрэл дотоод шүүрлийн систем. Тэгэхээр энэний балансыг барьж явах хэрэгтэй гэсэн үг. Аль нэг нь алдагдаад ирэхээр нөгөө бусад эргэтэн тогтолцоо, бодисын солилцоог зохицуулж байгаа даавруудын баланс бас алдагддаг гэсэн үг. Тэгэхээр одоо шин зүйл сурах, за спортоор хичээлэх бол бүр яг одоо тэр тархины үйл ажиллагаа шийдвэр гаргалтанд бүр сайнаар нөлөөлдөг. Тэгээд унтах, сэрүүн байх процессын балансыг маш сайн хадгалж яадаг, бие сайн амарна тийм ээ. Одоо юу гэдэг юм? Ядчил мелатонины ялгаралт байдаг юм уу? Кортизолын ялгаралт, серотонин ч гэдэг юм уу? Энэ даавруудын балансыг хийж яадаг гэсэн. Тэгээ энэний цаана бол одоо хүний бие шаардлагатай байгаа тийм ээ. Юу гэдэг юм? Бодисын солилцоог тэмцвэржүүлэх дааврууд дэмжиж GLP-1, инсулин, одоо бусад даавруудын баланс хоёр яг хэвэндээ байж идэг гэсэн. Өглөө одоо зарим нь шөнө ихсдэг, зарим нь өдөр ихсдэг, ингээ бууж яадаг. Энэ балансыг зохицуулж явах хэрэгтэй. Энэ балансыг алдагдуулдаг зүйл бол одоо янз бүрийн хорт зуршлууд байна. Стресс байна, тэгээ нойргүйдэл байдаг юм уу. Тэгэл ер нь бас энэ сэтгэл готрол янз бүрийн юмнууд бий. Тэгэд энэ олон одоо сөрөг зүйлээс бол өөрийгөө хамгаалах тэр аргуудыг бас сурах хэрэгтэй. Тэр нь бол түрүүний давтан хэлээд байгаа нөгөө биеийн дасгал хөдөлгөөн, альва шин юм сурах, соргог байх. Ингэж нөгөө тарих бол одоо үйл ажиллагаагаа тийм баланстай сайн авч явж яадаг гэдэг юм. Тэгээ хэрвээ тархины үйл ажиллагаа л сайн шийдвэр гаргах процесс нь одоо доктортой тийм ээ нэгээд дагаад сэтгэл хөдлөл зан ааш бусад зүйлүүд нь ингээд баланстай хадгалагдаж явж байгаа. Тэгэх юм бол эрүүл урт наслана л гэсэн. Тийм байна. Таны нэг дасгал хөдөлгөөн гэдэг чинь би бодсон нэг баг хахад би нэг каратены секцэнд явдаг байлаа. Тэгээд тэн дээр нөгөө ката гэд ингээд нөгөө хийгээл зөвхөн хөдөлгөөнтэй бүжиг шиг ингээд бүүндээ нэг зэрэг хөдлөөл. Тэр ихэндээ амар хэцүү байдаг гэсэн. Гар хөл эвэлж өгөхгүй, гар хөлийн хоорондын хоршил байхгүй. Яг тэрнтэй адилхан спортын тамирчдыг би ингээ анзаарч байхад спортоос гараад зодог тайлаад гэх юм уу дараа нь ингээд амьдрал ахуй дээр эсвэл бизнес хийгээд ингээ явахаар их амжилттай байгаад байгаа зарим хүмүүс анзаарагдаад идэг. Тэгэхээр энэ нөгөө биеийн хөдөлгөөнөөр дадуулаад ирэхээр тархины одоо ажиллах чадвар сайжраад тэр нь магадгүй энэ амьдралд хандах, шийдвэр гаргах, юмыг одоо ингэж хүлээж авах энэ юмнууд дээр бас нөлөөлөх талууд байх уу? Яг ер нь бол чинь нэлээд өргөн урт хугацааны дагаж судалгаануудын үр дүн бол гаргаж байгаа. Зүгээр нейробиологийн хувьд гэдэг юм уу? Сэтгцийн энэ хүн үйл ажиллагааны хувьд ч гэдэг юм уу? Ер нь ингэж өөрийгөө сорж явах, байнга одоо альва асуудлуудыг даван туулах спорт бол тийм байгаа шүү дээ. Тэгэхээр сэтгэл зүйн хувьд ч тэр шийдвэр гаргалтын хувьд асар богино хугацаанд тодорхой шийдвэрүүд тэрэнд одоо бэлэн биеийн бэлтгэгдсэн тийм гэсэн. Тэгэхээр спортоос бусад ч бай альва зүйлд бол хариу үйлдэл өгөөд тэрийг даван туулах чадвар бол одоо бас илүү байна ч гэсэн үг. Тэгэхээр яг онцлогтой. Ер нь бол одоо тэр олон зүйлийг дахин давтаж хийгээд авах процессууд бол бас тэр рефлекс болоод үлддэг. Рефлекс чинь арилж болно. Давтахгүй байгаад байвал арилждаг. Яг тэрнтэй адилхан. Хой тогтоолтын процесс бас яг адилхан. Дандаа уншдаг, эндэг байвал сайн байгаад байна. Тоглохоо болчвол, юм ажиллагаа болчвол тэрхний үйл ажиллагаа хамаарал тайван болол тэрүүгээр ингээл үйл ажиллагааны идэвхжил багасаад идэгч байдаг юм уу. Тэгэхээр сүүлийн үед чинь бол одоо бясалгалж байт юм уу. Маш олон төрлийн тэрхний үйл ажиллагааг дэмждэг тэр
бас одоо үйл ажиллагааны хэд бит хүчил болоод тайван байдлын балансыг хадгалдаг аргуудыг ингээд хийгээд олон судалгаанууд гарч ийн шүү дээ. Ялангуяа бясалгал, mindfulness гэхэд би чинь өнгөрсөн жилийн 10 сар явцаа багт PubMed дээр хахад бараг 12,000 орчим судалгаа гарч ирж байлаа. Тэгэхээр эрчимтэй нэгдэж байна гэсэн үг. Тэгэл энэ чинь эрүүл урт амьдрах гал хүн одоо тэр талын механизмуудыг нэг ерөнхийдөө яг ер нь хүнд ашиг тустай байх эрүүл урт амьдрах чиглэлээр бид юу хийж болох вэ гэдэг юмнуудыг л эрэл хайгуул хийгээд тэгээ одоо юу гэдгийг тэр нь жишээ нь бясалгалж байдаг юм mindfulness хийгээд ирэхээр өөрт мэдрэгдээд байгаа. Тэгээ энийг нь одоо яаж нотлох уу гэдэг судалгаанууд их явж байна гэсэн үг шүү дээ. Тийм. Одоо ингээд хүүхдийн хүмүүжлийг одоо юмыг сургахад нь баг дээр нь хамгийн чухлаа гэж ингээд бид нэр ярьдаг тийм ээ. Хүүхдийг багахад нь тэн дундаа ингээд биологи дээр нь аваад үзэхээр 5 нас хүртэл хүүхэд бол ер нь тархи мэдрэлийн тогтолцоо 90 орчим хувь хөгжсөн байдаг гэдэг. Тэгэхээр ер нь энэ хүний тархины хөгжил хэдэн нас хүртэл идэвхтэй яваад тэгээд тэр нь болохоор саяны яг хэлсэн нөгөө сурах үйл явцтай яаж холбогдож байна. Тэгэхээр тэр үед нь ямар одоо аргаар хүүхдийг хүмүүжүүлэх юм бол илүү сайн одоо үр дүнтэй ч гэдэг юм уу тийм аргачлалууд байт юм бол олон судалгаанууд байгаа. Тэгээд ер нь бол яг ингээд ураг би бол хүүхд төрөх үед бол ерөнхийдөө бас маш олон синапсууд эрчимтэй өсч хөгжиж идэг гэсэн үг. Тэгээд сая хэллээ шүү дээ 5 нас хүүхд хүрэхэд бол ер нь бол насанд хүрсэн хүний тархитай харьцуулт бараг 90% нийслэх гэсэн үг байна. Тэгээд хүүхд бол бүх зүйлийг ярина, ойлгоно, хариулт үзүүлнэ, өөрөө шийдвэрээ гаргадаг болсон байна. Тэгэхээр тэрнээс өмнөх одоо эрчимтэй нэг нас ч гэдэг юм уу ингээ явахаар энэ одоо жишээлбэл хараа, сонсгол, бусад мэдрэхүүн чиглэлийн нейрогенезийн болон нөгөө түрүүний яриадсан синаптогенезийн процессууд эрчимтэй өсөж идэг гэсэн үг. Тэгээд одоо яг тархины үйл ажиллагаа бол 5 нас. За тэгэнгүүт одоо биднес first мэдээж дотоод шүүрлийн үйл ажиллагааны тэнцвэрчлэлт нь бол 12-оос 13 наснаас эхэлж байгаа. Тэгээ 18 нас 20 гэдэг. Тэгээ тарих бол аль хэдийн 5 нас гэдэг ингээд явхад жишээ нь 13 насн дээр очиход зөрөө өсөж байгаа. Тийм байна. Тэгээ нөгөө балансууд нөгөө дотоод шүүрлийн булчирхааны үйл ажиллагаа даавруудын одоо тэр яваад ирэхээр сэтгэл хөдлөл, тархины үйл ажиллагаанд нөлөөлж эхэлнэ гэсэн үг. Баланс. Тэгэхээр нөгөө бэлгийн бойлтын насан дээр янз бүрийн шавар гаргадаг ч байдаг юм зүйлүүд. Тэгэхээр нас бий төрж ийн гэж юм гээд 20 нас гэсэн үг. За тэр хүртэл бол ер нь одоо яг насанд хүрж байгаа гэсэн үг. Тархины хувьд бол аль хэдийн насанд хүрчээд байдаг. Бие махбодын хувьд тэрийг одоо тэнцвэртэй яг ингээ очих процесс чинь өөрөө урт удаа хугацаанд үргэлжилдэг. Тэгэхээр 20 хүрч иж одоо юу гэдэг насанд хүрээд энэ үед бол тарих одоо бусад эргэтэн тогтолцоонууд яг өндөр одоо яг нас бийд мачур болж хурж ийн гэсэн үг. Хоорондоо маш сайн цогцож ажиллаж идэг чинь одоо яг хүрээд эхлэх юм байна тийм ээ. Тэгэхээр сурах процесс бол одоо тэгээ 5 нас 6 нас сургууль хөгтөө яваад байгаа тийм учиртай байна тийм ээ. Тийм байна. Тархины үйл ажиллагааны хувьд бол одоо бүх процессыг хүлээж аваад сурах. Гэхдээ 5 нас хүртэлх хугацаанд бол ер нь бол ингээд тэр нейрогенез синаптогенез процесс бүгд явж байгаа учраас энэ одоо ярьж чадахгүй байна, тэнцвэрлэхгүй мэдэхгүй гэж болдгоо байна шүү дээ. Бүгдийг ойлгож хүлээж авч ингэж идэг. Тийм учраас ер нь бол гэр бүл төлөвлөлтж бай. Өргөхтэй болоод өсч хүмүүжүүлнэ гэдэг бол тэр ураг бий болсон цагаас эхлээл мэдээллийг авч яадаг. Тэр тавд нарийн судалгаанууд бол одоо улмал эрчимтэй хийгдэл. Тэгэхээр тэрийг дагаад сэтгэл судлал сэтгүүл зүйн бусад бүх юм сургууль хүмүүжүүлэх заах арга зүйгээд олон юмнууд ингээд шин аргууд нэгдээд байна. Тэгээ энэ одоо мэдээллийн эрчимтэй хөгжлөө үүсгэсэн тархины одоо тэр хүүхдүүдийн мэдээл авч байгаа сувг юмнууд асар өргөн хүрээтэй болцсон. Нийгмийн хөгжлөнд дагаад хүүхдүүдийн одоо тийм хэрсөө байх, задлан шинжилэл хийх олон юмнууд давуу талтай. Нөгөө талдаа бол бас тэрийг нөгөө хязгаарладаг бас юмнууд гараад ирсэн баг тийм addiction. Ялангуяа тэр нейрогенез синаптогенезийн процесс эрчимтэй явагдаж байгаа тэр бага наснд жишээлбэл дэлгэцийн байдаг юм уу хамаарал одоо YouTube ч байдаг юм ингээд дэлгэцийн хамааралд орох магадлал айгүй өндөр. Аливаа юмд урууддаг тэр нөгөө тасал болж донтох гэдэг юм уу. Тийм учраас энэ их олон мэдээллүүдийг авч явдаг бол энийг ямарыг нь одоо хязгаартай ямар хугацаатай байх уу гэдэг үл их нарийн баг.
Тэрэн дээр бол илүү сургууль хүмүүжүүлэгчтэй энэ багш хүмүүс одоо заах арга сурганы юмнууд ч ингээд бас тэрийгээ дагаад хөгжиж шít. Тэгэхээр эцэг эхчүүдэд тэр талын зөвлөгөөнүүдийг бол өгөөл хэрэгжүүлэл явж байгаа. Тэгэхээр одоо ингээд та түрүүн бүх юм ингээд тэнцвэрийн асуудлууд яригдчихсэн. Эхлээд одоо тархины одоо нейрохимийн процесс цаашлах юм бол дааврын тогтолцоороо орж эхэлдэг гэдэг. Тэгэхээр одоо миний санаад байгаагаар нэг 2000 оны ихэр стресс гэдэг үг яг хүмүүсийн дунд их хилэгдээд орж ирсэн болов уу гэж би зүгээр миний хувьд гэж санаад байдгийг. Мэдээж тэрнээс өмнө стресс гэдэг зүйл байсан. Гэхдээ нөгөө яг стресс гэдэг нэршлээрээ орж ирсэн тэр хавцаа болов уу гэж би зүгээр бодоод байгаа. Тэгэхээр энэ стресс гэдэг зүйл яг юуг хэлээд юм? Хүний бие махбодод одоо хоруутай болоод магадгүй ашигтай талууд байдгүй ер нь стресс гэдэг. Тэгэхээр чинь нийгмийнч байгаль цагуурынч олон зүйлүүд байна шүү дээ. Энэ чинь хүнд нөлөөлнө бүгд стресс үүсгэж байгаа гэсэн. Тэгээ энүүнийг энтэй дасан зогцоод давж гарахаар хүн амьдраад явна. Одоо хасагдж шүү дээ тий гадаа. Тий. Хэрвээ чадахгүй бол одоо тий мөхдөг. Тэмэл зүйл байгаа шүү дээ. Одоо бүх юм дээр байгаль. Тэгэхээр дасан зогцох, адаптац болох. Тэгэхээр дасан зогцохын тулд бол жишээ нь одоо юу гэдэг биологийн амтны хувьд бол жишээ нь тий дотоод эрчим хүчээ одоо нэмэгдүүлдэгч байдаг юм уу? Цусан глюкозын хэмжээг нэмэгдүүлдэг тэр процесс хүлээж авна. Нийгмийн төлөөс бол одоо жишээл тэрнийг даван туулах одоо тийм мэдлэг, ур чадвар янз бүрийн эзэмсэн байх шаардлагатай гэсэн. Тэгэхээр энэ нийгмийн хурдтай хөгжлийг дагаад хүнээс бас олон чадамжуудыг шаардж байгаа нь шүү дээ. Англи хэл мэддэг байх хэрэгтэй байх нь сайн одоо хөрвөх чадвартай олон талын өргөн мэдлэгтэй байх ч байдаг юм уу. Бие махбодын хувьд ч одоо тэр нэлийн өрсөлдөөж спортлог байх энэ олон зүйлүүд байна. Тэгээд нийгмийн одоо бусд одоо ингээл таргалалт байлаа гэж бодоод чихрийн шийдэнтэйж байд. Ингээд сэтгэл зүйн их тийм одоо юунууд авна шүү дээ стресс. Тэгэхээр энэ чинь давж гарах хэрэгтэй. Тэгэхээр зөв амьдралын хэм маяг дадал суулгах хэрэгтэй. Биолог талаас нийгэм талаас бол хүн маш сайн уншдаг боловсролт өндөртэй байх хэрэгтэй. Энэ тэгжиж энэ нийгмийн болон байгалаас ирж байгаа олон хүчин зүйлүүдийг давж гарч дасан зогцож цаашаа алхах хэрэгтэй. Тэгэхээр хүн чинь бол дасан зогцдог. Тэгэхээр дасан зогцох хугацаанууд янз бүр байдаг. Хүнд. Тэгэхээр энэнийг давж гарвал цаашаа яваад. Тэгэхээр хүн бол хэрвээ чадахгүй бол янз бүрийн өвчин эмгэг үсдэг барьдаг тийм л зүйл. Физиолог талаас гэсэн. Тэгэхээр одоо яг нөгөө за давж арчих юм бол level up хийгээд хүн хөгжөөд яваад байгаа юм байна. Яг тэр нэг одоо эргэлтийн цэг мэгзэгтэй энэ үеигээ аливаа асуудлыг давж гарч чадахгүй бол хүний биед одоо ямар өөрчлөлтүүд гарах вэ? Тэгэл одоо янз жишээ нь юу гэдгийг сэтгэл тань мэдхүү хувьд жишээлбэл те сэтгэл дээр унагч байдаг юм ингээл эхэлж байгаа байхгүй сэтгэл зүйн хувьд асуудлууд үүсч эхэлнэ. Тэгээд ирэхээр одоо жишээлбэл юу гэдэг одоо зүрх судасны талаас жишээлбэл ямар хөө асуудлууд үүсэл ирэх юм тийм даралт ихсдэг болдог ч байдаг юм уу. Тухайн үед одоо стрессийг даван туулахын тулд тийм одоо хүний ухамсарт гадаас ухамсарт бас үйл ажиллагаанууд байна шүү дээ. Симпатик, парасимпатик мэдрэлийн баланс жаалдагдаад эхэлнэ. Тэгэл нөгөө симпатикнд байнга давмгаалал симпатикийн тонус өндөр байвал тэгэл судас агшин тэгэл зүрх судасанд өгч байгаа ачааллууд тэгэл байнга өндөр даралтай яваад ахч байт юм жишээ. Тэгэхээр тэрийг даван туулах аргыг сурсан байх хэрэгтэй байна шүү дээ. Энийг даван туулах аргууд. Тэгэхээр тэр чинь хүн амьдралынхаа одоо туршлага байна. Амьдралын өөрийнх нь дадал хэм маяг байна. Тэгэл одоо энэ амьдралын эрүүл хэм маяг зөв хооллолт гэл яриад байгаа нь бол хамгийн энгийн мөрт бас хүн хичээж чадах юм бол хамгийн зардал багтаар тэр аргыг эзэмшил эрүүл урт наслаад энэ стрессийг даван туулах арга нь багтдаг. Алдагдахаар л нөгөө таргалалт шийдсэн юмнууд үүсдэг. Өөрөөр хэлбэл одоо юу гэдгийг стресстэй ингээд давж чадахгүй байхад жишээ нь өсөлтийг нэмэгдүүлж яадаг даавруудын хэмжээ огцом өндөр болдог ч байдаг. Стрессийг чинь давахын тулд альва нэг одоо юу гэдгийг амтэн ингээд нохоо дайрлаа гэж бодох чи тэрний чи одоо зүхтагаад ядаж нэг юм шүүрж авах. Хашаад аваад зүх. Тэгэхээр тийм ахуудыг маш богино хугацаанд дайчлах асар урттай дайчилж шээ. Тэгэхээр дайчлахын тулд тэр кортизол гэдэг давар чи ялгараа цусандах одоо юу гэдгийг
сахарын хэмжээг огцон нэмэгдүүл симпатикийн тонус бас нэмэгдээд маш хурдан тэр глюконеогенезм процессыг ингээд бие махбодыг бүрэнд ажиллаад цусны дах сахар огцон нэмэгдэх нь шүү дээ. Тэгээд тэр сахар нэмэгдэж нэгдэж булчин ажиллахын тулд энерги хэрэгтэй үстэй. Тэгээд ингээд хийгээ гардаг. Тэгээд тэрийг хийж чадахгүй бол одоо ноход жишээлбэл уралдагч байдаг юм уу. Тэгэхээр энэ ер нь процесс бол их энгийн шиг боловч нарийн нийлмэл тэгээд тэрийг давж гардаг зүйл нь бол ер нь бол амьдралын хэм маяг дадал байгаад. Тэгэхээр ер нь энэ одоо бодисын солилцоо, зүрх судас, амьсгалын үйл ажиллагаа, сэтгэн бодох, танин мэдэх, шийдвэр гаргах энэ зүйлүүд бол бие махбодын тэр хүний хоногийн хэмнэлийнхээ тэнцвэртэй байдлыг аягуулсан хадгална гэсэн. Тэр нь одоо тодорхой цагтаа унтдаг, тодорхой цагт яг сэрдэг. Тэгээд өөрийнхөө одоо хооллох, дэглэм ингээд урт хугацаанд тогтмол 10 цагт унтаал одоо өглөө 6 цагт сэрдэгч байт юм уу, эсвэл одоо 9 цагт унтаад өглөө. Яг энэ процессыг бол ингээд хүмүүс амьдралдаа дадал болгоод яваад байвал ингээд тэр нь илүү их доктортой янз бүрийн тэр стрессийг одоо хэд мэдрэг шигч байт юм уу, энийг эсвэл энийг амархан даван туулах процесс байдаг гэсэн. Жишээ нь одоо юу гэдэг юм бэ? Таргалалт гэхэд ч одоо бүүн болвол биднес тавьдаарч олон жилийн өмнө бас ярьж л. Жим бол их буулгахад хурдан буучж болно. Өндөр дасгал сургалт хийгээд өндөр ачаал. Тэгээд тэрийг хийхэд чинь жишээлбэл тэр олон даавруудын төвшин баланс огцон алдагдана. Тэгээд одоо жишээлбэл юу гэдэг энерги илчлэг энэ тэр огцон нэмэгдээл одоо юу гэдэг би өөхний хэмжээ багасаад липогенезм процессыг дарангуулдагч байдаг. Тэгэхээр та тэр өндөр эрчимтэй дасгал сургалтыг хэдэн жил хийж чаддаг. Ямар хугацаанд хийж чаддаг хүн чинь физикийн хувьд хязгаартай. Хэрвээ тэгээд очоод өгнө үстэй. Тэгэхээр урт хугацаанд доктортой их асуудал байдаг. Тэгэхээр нөгөө жинг одоо жишээлбэл айгүй хурдан ингээ буулгачих болдог. Яг энэ тэр режимэр чинь хүн сүлд ядраа шүү дээ. Тэгээд тэрийг боллоо гэж бодоход л нөгөө өөхний дөч ингээд нөгөө зардал тэмцээ одоо жоох илчлэг авч ирнэ гэл нэг жоохон тайвшрал намдал одоо юу гэдэг юм одоо хоолонд жоох хэрэгтэй нөгөө эсийн хуваагдал мөвлж асар бүр хурцдаг тийм тэгэл одоо энийг ер нь чинь асчаас суулсад одоо болоод мэдчихв маш хурдан асаад байж хат одоо юу гэдэг 70 ил байж байгаа асаад 60 боллоо гэж бодоход зөвч одоо 3 сар 6 сар хийж хичээлж байгаад ингээд болгочиход баг нөгөөх нь тэр дэглэмийг өөрчлөхөд нэг 7 хоногийн дараа бараг буцаад 65 2-7 хоногийн дараа 70 тэгээ буцаад харин нэмэх юм хандлагатай байдаг. Ялангуяа одоо жин их хасж исэн тамирчдээр ажиглагддаг шүү дээ тийм ээ. Хөнгөн ялангуяа юм одоо бүх хөнгөн жингийн атлетууд нөгөө жин хассан тийм боксчд энэ төр олон жил ингээд нөгөө жин барьж ингэж явдаг. Тэгээд амжилтаа гаргаад дараа нь спортоос зодог тайлсны дараа нэг харахад чи хэрвээ тэр өндөр эрчмэл хийхгүй болол сэтгэл амрал тэр нөгөө режимээ нэг харахад л бүр ингээл айгүй таргалцсан зүйлждэг шүү дээ. Тэгэхээр энэ процессууд энэ тэр бол ер нь бол маш нарийн нийлмэл. Тэгээд энэний цаа нөгөө дадал үүсэж байгаа гэдэг нь тарих одоо жишээлбэл ажиллаж байдаг. Тэр жишээ нь одоо clock chain байна тийм. Унтах сэрүүн байх процессыг зохицуулж идэг. Гэх мэт тэгээд энэ тэр генүүдийн идэвхжил дарангуул гэдс нөгөө балансаа барьж байгаа. Нөгөө хошин шогийн нэг юм юу яриа явж байсан л дээ. Стрессгээр идэхээр тархлаа, таргалахаараа стресстэд, стрессгээр идээд гэх ингээд нэг гинжин цикл яваад байна гэдэг нэг. Тэгэхээр нөгөө стрессгээр хүн юу нь яагаад ийм идэх туршил ихсчихдээ юм бэ? Бухимдах, амьдрал эсвэл хэцүү юм тохиолдох энэ үеүүдэд. Тэр яг ингэдэй идээд бас идэхгүй гэж бол. Ааха. Тэгвэл бүр ингээд хоол унднаас гараад гэсээ тураад бүр эцээд ингэдэг чинь би. Эсэргээр одоо хидээд эхэлдэг. Ер нь стресс идэхээр одоо ингээ архаг стрессийн хувьд бол цуснд ингээд кортизол хэмжээ тогтмол өндөр байхаар глюкозын түвшин тогтмол өндөр байдаг гэсэн үг. Тэгэхээр шалтгаан юу гэхээр тархинд одоо байж байгаа жишээлбэл үсэл цадалтын төвийг зохицуулж яадаг нейронууд биш гипоталамуст байгаа. Тэгэхээр энгийнээр тайлбарлал бол одоо юу гэдэг юм бэ? Бид нар жишээлбэл их давстай хоолыг ингээд нэг амсангууд ямар их давстай юм бэ гэдэг шорог юм бэ. Тэгээд ингээд
ингээд аажмэд тахаар хил мэдрэхээ амт мэдрэхээ болж байгаа шүү дээ. Өөрөөр хэлбэл хүлээж авч байгаа рецептор чинь давсыг одоо энд дасал болж байна гэсэн үг байна. Дасал болж. Яг тэрнтэй адилхан. Уул нь бол цусан дахь сайхны төвшин ихсгээр хүнд цадах мэдрэмж төрөөд хоол идэхэ болоод зогсдог байх нь. Үлснэ гэдэг чинь цусан дахь сайхны хэмжээ буугаад тэрийг нь мэдэрдэг үлслийн төвийнхэн нейронууд идэвчээр хүн хоол идэж эхэлдэг гэсэн үг. Жишээ нь энгийнээр тайлбарлал нейронуудын харилцуул. Тэгэхээр нөгөө стресстэй байхаар байнга өндөр цусан дахь сайхаар өндөр байгаад байхаар одоо жишээлбэл хоолтын төвийг идэвхжүүлдэг нейронууд маань одоо нөгөө өндөр глюкозтой дасал болж байна гэсэн үг. Нөгөө талаараа бол нөгөө үлслийн төв нейронууд нь дарангуулагдаж байгаа гэсэн үг. Тэгэхээр их идэх нь биш үү. Тэгээ нөгөө цадах мэдрэмж үүсэхгүй гэсэн үг. Тийм байна. Нөгөө цусан дахь сайхар чи буурах хэрэгтэй шүү дээ. Буужиж одоо дараа нь ах хэрэгтэй. Тэр мэдрэмжээ авахгүй болчоор үлсэх нейронууд үлслийн төвийг одоо дарангуулж явах хэрэгтэй байтал нөгөөдөл нь одоо дасал болчоор үлсэлтийг зохицуулдаг нейронууд идэвхжил өндөр байгаад байна гэсэн үг. Дарангуулдаг. Тэгэхээр хоол хийддэг цадгаан мэдэхгүй байна гэсэн үг. Цадалт үүсэхгүй байна гэсэн үг. Ер нь. Яг. Тэгэхээр яг энэ дээр явж байгаа процесс би яг сая бодсон. Та түрүү хоёул ярьж байгаа нөгөө хүүхдүүд ингээл одоо уц дэлгэцэнд хамааралтай болчдөг. Одоо ер нь дондох эрсдэлт өндөртэй болчдөг гэдэг. Тэгэхээр яг энэ багаасаа ингээд жишээлбэл яг тэрнтэй адилхан мэдээллийг хүлээж аваад юмд ингээл анхаарал одоо ингээл уц скролдол хүүхдүүд те байлаа гэхэд том болоход одоо аливаа зүйлд дондох, арх цогтууруулах хундаа, таймх, одоо юу гэдэг юм ансууруулах бодис, мөрөөтэй тоглоомч гэх юм ийм зүйлүүдэд дондох эрсдлүүд ер нь хэр нэмэгдэх вэ нэ? Ер нь янз бүрийн судалгаанууд бий. Тэгэхээр ер нь зүгээр тийм эрсдэлд орох амархан гэсэн үг. Өөрөөр хэлбэл memory байж гэнэ гэсэн үг байхгүй. Тэ? Арх их уудаг хүн байлаа гэж бодоход архинаас гарцсан ч гэсэн. Ингээ болчлоо гэж бодоход хэрвээ дахиад уул маш хурдан эргээд дондох эрсдэлтэй гэсэн. Өөрөөр хэлбэл суур одоо тэр мэдээлэл дамжиж байгаа нөгөө синапсууд нь үржих синапсогенезийн процесс явагдахад бэлэн байж байгаа л гэсэн үг. Нөгөө нөлөөлөгч сэтэлжүүлэгч зүйл ороод ирэх юм бол идэвхжэл мэдээлэл дамжилт үүсэх нөгөө аддикшны процесс үүсэх тэр зүйл чинь бэлэн байж байгаа л гэсэн үг байхгүй. Тийм бай. Тэгэхээр нөгөө энэ чинь зүгээр альва донтолтч бай, саяны энэ үлсэл цадалтч бай. Тэгэхээр нөгөө амьдралын хэм маяг гэдэг зүйл нь айгүй чухал болчиход. Тэгэхээр хүүхэд байхасаа ч эхлээд бид юм тэр зөв хэм маягийг дадал болгох нь айгүй чухал байна гэсэн үг. Тэгжиж тэр альва саяны үлсэл цадалтч гэдэг шиг альва зүйлийн баланс ялангуяа тархинд байж байгаа мэдээлэл дамжих нейрогенез синаптогенезийн баланс ингээд айгүй сайн байчих хэвээр. Тэгээд янз бүрийн нөгөө саяны аддикшн ч бай одоо тархин юун дээр бол одоо юу гэдэг юм нөгөө талдаа бол одоо архич бай архаг стресс ч бай нөгөө ерөнхийдөө одоо ой тогтоолтонд оролцдог тархины бүтцүүдийн мэдрэлийн эсүүдийг одоо дарангуулад нөгөө синаптогенез нейрогенезийн процессыг дарангуулдаг. Тэгээд хэмжээний хувьд ч гэсэн одоо тэр үйл ажиллагаа дарангуулагдаад ирэхээр тархины нийт агуулмж хэмжээ багасдаг зүйлүүд бол аль хэдийн нотлогдсон шүү дээ. Яг Альцгеймерч бай, Паркинсоны өвчин шиг жишээ нь архи бол одоо жишээ нь волюмын хэмжээний хувьд ч бусад юм. Ингээд ирэхээр ерөнхийдөө ой тогтоол, сэтгц, танин мэдхүү, зан характер ингээд олон зүйлүүд өөрчлөгдөд хэд их догшин авиртаа болгоч байт юм уу? Хэд хөөр, хэд баярлах, эсвэл хэд амархан энэ олон эмоционал юмнууд баланс алдагдаад ирнэ. Дээрээс нь одогтол муудаад тэгээд усад одоо тархины одоо сэтгэн бодох тухны хэсгийн ч үгдэх юм уу? Усад хэсгүүдийн ер нь л бүх хэсгийн одоо мэдрэлийн эсүүд тэрнийг хариуцдаг төвүүд үйл ажиллагаа багасаад ирдэг. Тэгээд ажинд одоо юу гэдэг архинд одоо их тонцсон хүн бол тэгэл тэнэгрлийн процесс явагддаг тийм энэ шивэлдэг тийм энэ ч нь бол нотлогдсон юм зүйлүүд байна. Тэгэхээр та бидний яран дээр таны яран дээр хамгийн гол нь энэ баланс гэдэг зүйлүүд их олон давтагдчихээн л та ер нь бол юм баланстай байх. Тэгэхээр яг энэ стресс ч гэдэг юм уу саяны тарих мэдрэлийн тогтолцооны юмуудыг баланстай байлгах одоо яг арга замууд гэх юм уу ер нь хүний тарихыг хөгжүүлэх гол одоо энгийн бөгөөд үр дүнтэй аргууд одоо юу байж болох вэ?
ер нь бол одоо бид нэг цагаар хоол иддэг байх шүү дээ. За өглөө цагаад иддэг байна. Өдрийн хоолыг иддэг нөрөө. Энэ их чухал. Өөрөөр хэлбэл авч байгаа хоол тэжээлийн илчлэг тэндээс авч байгаа одоо бодисод бол энэ биднээсийн тархины үйл ажиллагаа, сэтгэл хөдлөл, бус юмд оролцоод байгаа. Таавруудын хэмжээнд ихсгэж багасгах юм дээр шууд нөлөө үзүүлж идэг гэсэн. Тэгэхээр энэ нь одоо тодорхой цагт хоолж яах гэдэг бол тэр дааврууд зарим нь төгчээ, зарим нь бурж ийн ингээд тогтворж байгаа гэсэн. Хоёр дахь нь биеийн дасгал хөдөлгөөн байгаад байгаа. Дасгал хөдөлгөөн бол нейрогенез, синапторгенезийн процессыг байнга нэмэгдүүлж дэмжиж яадаг гэсэн. Нөгөө болцод рефлексүүд үүсгэж байгаа гэсэн. Тэр процесс. Дээрээс нөгөө шинэ юм сурах, англи, гадаад хэл сурахч байдаг юм уу, зураг зурахч байдаг юм альва шинэ зүйлд өөрийгөө дандаа ингэж сольж тий тэрнээс эхэндээ хэцүү. Тэгээд нөгөө тэр нь процессууд сайн явагдаад ингээд ирэхээр одоо тархины үйл ажиллагаанд сайн нөлөөлөд эндээсээ тааламжтай байдлыг мэдэрдэг ч байд юм. Тэгэхээр тэр чинь ингээд нөгөө тархийг одоо дасгалжуулж гин гэсэн үг шүү дээ. Тэгхгүйгээр авдаг зүйл нь одоо юу гэдэг юм? Тамигдтуул никотин ч байдаг юм уу? Архич байдаг юм уу? Өөр одоо дэлгэцэн ч байдаг. Маш хурдан нөгөө бусад серотонин ч байдаг юм уу? Бус таврууд хэмжээ. Өөртөө тааламжтай байдлыг хурдан үүсгээд бие зовхгүйгээр тех үүсэл. Тэгэхээр энэ спорт гэдэг ч байт юм энэ зүйлүүд бол бие махбод бүх төвшөндөө ингээд ажиллаж энэний удирдлага, зохион байгуулалт, бодисын солилцооны тэнцвэртэй байдал нь бол сайн хадгалагдсанараа тархины үйл ажиллагаанд сайнаар нөлөөлдөг нь бол батлагдсан. Тийм учраас л ер нь бол одоо эрүүл амьдралын хэм маяг гэдэг байгаа нь бол тийм. Тэгэхээр хоол сонголт байлаа гэхэд л бас цагаар хооллохоос гадна илчлэгээ ямар хоол идэх юм, илчлэгийн хэмжээ. Тэгээ хоолны тэр нөгөө хэмжээ. Дээрээс нь ажил амралтын хуваар байна шүү дээ, тийм ээ. Жишээ нь маш олон судалгаанууд бий. Өдөр яг адилхан хэмжээтэй хоол байгаа одоо тавтай тодорхой илчлэгтэй хоол байна гэж бодод. Шөнийн ээлжинд гардаг хүн тэр хоолыг идэх зүгээр өдрийн цагаар ажиллаж байгаа хүн асар том ялгаатай. Нөгөө шөнө амарч явах ёстой байтал ч амрахгүй байгаа. Тэгэхээр энэ бол бас эрүүл мэндэд маш тийм нөлөөлөл үзүүлдэг. Тийм учраас тэр чинь яг ижил хэмжээний хоол. Тэгэхээр тэрнээс авч байгаа илчлэгээр нөгөө эсүүд маш хурдан өсч хугагдах, бензин нэмэгдэх тэр процесс нь аюул хурдан байдаг. Тэгэхээр шөнө ингээл хоол иддэг хүмүүс энэ төр бол жишээ нь тийм нөгөө ээлж ажилтан хүмүүс яг тийм. Тэгэхээр чинь ингээ харахад бол тийм байгаа шүү дээ. Одоо шөнийн ээлжинд ажилтдаг гэж байд юм уу? Одоо юмч цагтаа өөр юу вэ? Тийм. Тэгэхээр тэрний цаад агуулга нь юу вэ гэхээр энэ чинь нойрсох сэрүүн байх, баланс алдагдаад ирдэг. Тэгээ тайвширд амарч явах ёстой үед идэвхтэй байгаад байх үед хоол илүү их таргалдаг ч байт юм. Тэр бол бас судалгааны үр дүнгууд бол гарцсан байдаг. Тэгэхээр одоо тодорхой ажил амралтын хуваар зохицуултуудыг бас хийж яах нь байна шүү дээ. Та түрүүн ярианд тэгжсэн нэг сүүлийн PubMed-ээс шүүгээд үзэхэд сүүлийн жилүүдэд бяцлагтай холбоотой судалгааны өгүүлбэрүүд маш их болцсон гэдэг. Ер нь энэ яг нейросайенс тарих судал талтай бяцлаглыг ямар хамаарлаар нь судлаад байгаа шиг байна. Ер нь бяцлал хийснээр энэ хүний тархинд ямар өөрчлөлтүүдийг авчираад байгаа шиг байна. Тэр судалгаануудыг томилоод үзвэл. Одоо нөгөө технологи маш сайн хөгжиж штэ. Компьютер томограф, functional MRI ч үт юм. Тэгээд ирэхээр бяцлал хийгээд ирэхэд тархины жишээлбэл аль хэсгүүд илүү их идэвхжэлтэй болдгоо гэдэг тийм. Тэгээд тэрний судалгаагаар ингээд гараал. Жишээ нь одоо бяцлал хийгээд энгийн хүмүүс бяцлал хийдэг хүмүүсийг одоо тайван байж явах үед жишээлбэл functional MRI хийгээд үзэхэд илүү бяцлаглаар хичээлж байгаа улсууд тархины тухны хэсгийн жишээлбэл бодисын солилцоо мэдрэлийн эсүүдийн идэвхжил нэрээ өндөр байна ч гэдэм юм. Тэгэл одоо гиппокампын хэмжээ ихсдэг нэмэгддэг ч үт юм нэг ой тогтоолт юмнууд их сайжирч байна гэсэн үг. Тэгээд тэрэнд одоо нөлөөлөө шийдвэр гаргалтууд энэ төр уян хатан байх. Дээрээс нь одоо жишээлбэл сүүлийн бараг 23-24 онд хийсэн зарим нэг судалгаанууд гарсан байсан. Тухны хэсэг одоо тархины париетал хэсгээс зулаа. Энэ хооронд нөгөө мэдээлэл дамжиж байгаа connection жишээлбэл 50 үед бяцлал хийдэг хүмүүс жоохон буурж байгаа асуудлууд гарч байгаа. Өөрөөр хэлбэл нөгөө
нухны хэсэг дээр баригдал хэсгийн хооронд одоо 50 байж байгаа үед тохиолдол амжилт ярихаар одоо янзын бодлууд их үүсдэг. Тэгээд нөгөө өөрийгөө дүгнэх, цэгнэх, өөртөө сэтгэл хангалуун биш байх, би одоо буруу юм хийж хүч гэдэг юм уу, тийх хэрэггүй байсан гэдэг юм одоо нөгөө сэтгэл түвшинээр хилүүдтэй юм боддог гэхээр янз бүрийн бодлууд тэр connection жишээ нь бясалгал хийж байгаа хүмүүст буурдаг, дүнгууд энэ төр гарч. Тэгэхээр нөгөө өөрийгөө нөгөө шүүмжлэлтэй ханддаг бодлууд гэдэг юм уу та. Би одоо болоогүй байсан, би тэрийг гондооч гэдэг юм уу. Нөгөө хийсэн юмд ингээд шаналаад олон янзын бодлууд ороод тэр нь маш их стресс төлдөг. Тэгэхээр тэр connection багасаад харин эсрэгээр одоо шийдвэр гаргалтах хэсгийн нейрогенезийн процессууд тэнд бодисын солилцооных нэтвэх нэмэгдээд тогтоол тариуцдаг процессууд нь хэсэг одоо гиппокампын хэмжээ нэмэгдэнгүүтээ эсвэл эсрэгээр нөгөө сэтгэл түгшилтэнд нөлөөлөд идэг амигдалын хэмжээ нь хэв өнсүүдийнхээс арай багч байдаг юм уу буурсан. Гэх мэт ийм үр дүнгууд бол зөндөө гарч байгаа. Дээрээс нь тархихээс гадна бас симпатик, парасимпатик мэдрэлийн тэнцвэртэй байдал ялангуяа зүрх судасны үйл ажиллагаа тийм ээ. Одоо зүрхний цохилтын тоо, артерийн даралт буурах, зүрхний цохилтын тоо багасах одоо тодорхой хүмүүст хийгээд үзэхээр ингээд тодорхой хугацааны дараа буурсан байдаг юм уу. Эсрэгээр одоо амьсгалын тоо их өндөр тийм тэгээд бясалгал хийгээд ирэхээр нэг 19 минутанд 19 амьсгалдаг хүн бол нэг 16 болгоч гэдэг юм уу. Ингээд тайван байх тэр процесс. Тэгээд захын цуснд хүчил төрөгчийн одоо концентрац ханамж хүчилтэй хэмжээ нэмэгдсэн ч гэдэг юм уу. Энэ үр дүнгууд бол байгаа шүү дээ. Манай дээр бас зарим залуучууд судалгааны ажил хийгээд гаргаад ирсэн бас хөрхөн тийм үр дүнгууд ч байна. Тэгэхээр ер нь бол энэ чиглэлийн судалгаанууд бол асар их байгаа. Мэдээж яриг нейробиологийн чиглэлээр бол туршилтын амтнууд дээр бол хийсэн олон үр дүнгууд бол байна шүү дээ тийм. Тэгэхээр сая бол би яг танаас нөгөө тархи судлаач хүнийхэн талаас нөгөө судалгаа хийдэг хүнийхэн талаас ер нь одоо хүмүүст хэрэгтэй болоо гэж бодоод бас мэдээлэлүүд авлаа. Одоо танаас яг нөгөө анагаахын шинжилгээ ухааны үндэсний сургуулийн одоо захирал ректорыг одоо яг албыг хасж байгаа хүний хувьд яг энэ анагаахын сургууль дээр маань бас энэ эрдэм одоо судалгааны ажлууд хэр явагдаж байна. Тэгээ би одоо яг энэ сургууль төгсч гарснаас саяхан бас ингээл сургуулиудаараа ороход бол одоо лабораторич гэдэг юм хүрээлэнгүүд их олон хүрээлэнгүүд бас гоё бий болсон байлээ. Тэгээ яг энэ судалгааны зүйлүүд бас манай сургууль дээр хэр төвшөнд гоё хөгжиж байна. Та энэ талаас бас хоёулаа сургуулийн талаар бас ярилцъя гэж бодлоо. Яг анагаахын сургууль нь бол бас их чухал сургалт. Эрдэм шинжилгээ, эрүүл мэндийн тусламж үйлчлэгийг ингээд зохицоор нөхцөлдөг байгууллага байхгүй. Тэгэхээр сургалт эрдэм шинжилгээ за эмнэлэг дээр бол эмнэлгийн тусламж үйлчлэгээ бол яг цогцоороо явж идэг гэсэн үг. Тэгээд яг мэдээж яриг суурь судалгаа болон эмнэлэг зүйн судалгааг аль алинд хөгжүүлэх бодлого барьж ажиллаж байгаа. Бодлогын хувьд бол бид нэр сүүлийн жилүүдэд бие анагаахын хүрээлэн, нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн, Монгол уламжлалт анагаах ухааны хүрээлэнгүүдийг бол байгуулж байгаа. Тэгэхээр бие анагаахын хүрээлэн бол илүү суурь судалгаа талдаа амжилттай явж байна. За тэгээд уламжлалт анагаах ухааны чиглэл дээр бол илүү одоо уламжлалт анагаах ухааны онцлог эмчил ялангуяа эмчилгээнд хэрэгэлдэг имийг бодисууд за гаргаж авах, тэнд хэрэглэгддэг эмийн ургамлуудыг таримлжуулах чиглэлийн судалгаанууд бас явж байна. Дээрээс нь хийшээр бодох ингээд нөгөө зам төрөх характер энэ чиглэл дээр бас тодорхой судалгаанууд хийгдэж байгаа. За тэгээд нийгмийн эрүүл мэндийн чиглэл дээр үл илүү агарын бохирдол за тэгээд шинэ дэжил судлалын чиглэлийн судалгааны ажлууд бол бас эрчимтэй хийгдэж байгаа. Яг бид бол яг одоо судалгаа бол мэдээж хэрэг үнэхээр хэрэгтэй. Судалгаанд оруулж байгаа хөрөнгө оруулалтуудыг бол бүх талаар л нэмэгдүүлэх шаардлагатай. Сургууль бол яг өөрсдөө гадаад харилцаа болон дотоод нөөц болцоон дээр хангаад сургуулийн эрдэм шинжилгээний тэргүүлэх чиглэл 2030 он хүртэлх гэдэг юм. Энэ тэргүүлэх чиглэлийнхээ дагуу судалгааг бол өөрсдөө санхүүжүүлж байна. Дээрээс нь олон улсын томоохон сангууд руу бас бичиж томоохон судалгаануудыг авч байна. Дээрээс нь хамтарч ажиллаж байгаа байгууллагууд бол улсын
байгууллагууд за гадны томхоо их сургуулиудаа төслүүд бол хэрэгжиж байгаа. Тэгэхээр судалгааны үр дүнг нөгөө үнэлж байгаа гол зүйл бол мэдээж хэрэг биднээсээ Scopus Web of Science гэдэг энд индекстэй өндөр эрдэм шинжилгээний хөндлөнгийн хянан магадлага гэдэг сэтгүүлүүдэд хэвлүүлэх өгүүллийн тоог тавьж байгаа бол энэ тооч нь бол чадвар сайжраад байгаа учраас тасралтгүй нэмэгдэж байна. Энэ жилийн үед нэг 179 пейперийг бага хэвлэгдсэн байж байгаа. Тасралтгүй нэмэгдэж. Цаашдаа энийг бас нэмэгдүүлэх хэрэгтэй. Тэгэхэд өгүүл нэмэгдэж байгаагийн цаана бол шинэ мэдлэг бүтээж байна. Эмнэлгийн тусламж үйлчилгээ, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний шинэ онцлогоо, эмнэлгийн аргууд нэвтэрч байгаа гэх мэт. Тэгээд яг их сургуулийн эмнэлгийн тогтолцоог бий болгоод ирэхээр эмнэлэг дээр бол бас эмнэлэг зүйн сайн судалгаанууд хийгдэж байгаа. Одоо бид нойрны төвнээс энэ дээр анагаахын шинжилгээ ухааны үндэсний их сургуулийн Монгол Япон эмнэлэг дээр эпилепси төв нээж байна. Явсан. За гемофилийн гений эмчилгээний төвч гэдэг юм уу. Тэгээ энийг дагаад яг эмнэлзүүдээр нөгөө эмнэлгийн тусламж үйлчилгээндээ тэр өндөр технологи нэвтрүүлэнгээ дагаад эмнэлэг зүйн судалгааны бас чадвар чансаа их сайжирч байгаа. Тэгээд багш нар, профессорууд, эмч нар маань бол нэлээд сайн судалгаа хийж цаашдаа бол энийг улам нэмэгдүүлэх энэ чиглэл дээр ялангуяа одоо үр өгөөжтэй байх тиймэрхүү судалгаанууд дээр бас нэлээд судалгааны санхүүжилтүүдийг бол нэмэх юм зүйлүүд байна. Тэгэхээр энийг нэмэгдүүлэх хэдэн одоо бодлого ингэдэг юм уу? Хүрээлэнгүүд дээр бол суур судалгааны тэнхимийн эрхлэгч нар маань хүрээлэнгийнхаа сектор эрхлэгчийг давхар хийдэг гэсэн. Сургалт эрдэм шинжилгээ хоёр. Тийм ээ. Эмнэлэг дээр болохоор эмнэлэг зүйн тэнхимийн эрхлэгч одоо жишээ нь эмнэлгийнхаа тасгийн эрхлэгчийг хийдэг ч байт. Ингээд ирэхээр эмнэлгийн тусламж үйлчилгээ, сургалт эрдэм шинжилгээ маань ингээд илүү одоо интеграц болж тийм байна. Уялдаа холбоотойгоор. Тэгэхээр үр дүн бол гайгүй нэмэгдээд байгаа. Гэхдээ энэ дээр бол мэдээж хэрэг маш их дэмжлэг хэрэгтэй байна. Судалгааны хөрөнгө оруулалтууд юмнууд. Одоо саяханд бид нар Японд Токушима их сургуультай хамтраад Японы одоо шинжилгээ ухааны техникийн сангийн төсөл байна шүү дээ. Satraps. Тийм. Манай сургууль анхудаа авч хэрэгжүүл. Манай Монгол Японы бионгахын хүрээлэн бионгахын сургуулийн багш нар маань хамтраад гепатитын дельта вирус чиглэлээр 5 жил үргэлжлэх томоохон судалгаа авцсан. Сайхан мэдээ. Америк дээр NIH-ийн бас агаарын бохирдлын чиглэлээр орчны эрүүл мэндийн чиглэлээр бас анхудаа үндсэн хүлээн авахчаар шүүс. Манай нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн маань бас амжилттай аваад энэ төслийг хэрэгжүүлж байгаа. Тэгэхэд энэний цаана бол юу гэлээд байгаа вэ гэхээр бодлогоор бас залуучуудыг бид нэр дотоодд хамтарч ажиллах их сургуулиудад судалгааны ажил эрдмийн зэрэг хамгаалуулж ярьж байгаа. Тэгээд тэр залуучууд маань тэр түшгэлсэн судалгааг дэмжих чиглэл дээр бас ажиллаж байгаа. Тийм үр өгөөж гаргаад бид нар ч одоо бол бас юм томоохон төслүүдийг бас өрсөлдөд авч чаддаг болж байна. Тэгэхээр энэ чадварыг өшөө нэмэгдүүлэх, судлаачдыг урамшуулах, энэ тогтолцоог улам боловсронгойлох чиглэл юмнууд байна. Жишээ нь юу одоо Күүнийг эренбийн сэтгүүлд өгүүл хэвлүүлсэн нэгдүгээр зохиогчорч байт юм хэвлүүлсэн өмнөнийг бол одоо бид нэр одоо хэд байна 3 сая төгрөгч бол ингээд дэмждэг. Өгүүл хэвлүүлснийхэн төлөө судалгааны багт нөгж байгаа. Тэгээд тэр бол бас том дэмжлэг болоод нэгдүгээр автораар өгүүл хэвлүүлж байна уу? Корреспондинг автор байна уу? Эсвэл ко-автор байна уу гэдгээс нь хамааруулаад тодорхой дэмжлэгүүдийг жил болго ингээд өгөөд яваад байгаа. Энэ дэмжлэг бол нэмэгдэж байгаа. Энүүнийг бас цаашдаа доктортой нэмэгдүүлэх ёстой. Тэгээ үр дүн нь бол баахан өгүүл хэвлүүлээд байгаа гэдгийн цаа мэдээ шинэ мэдлэг юмнуудыг шинжилгээ ухаанд оруулж байгаа. Нөгөө талдаа бол энэний хэрээр их сургуулийг ерөн олон улсад хүлээн зөвшөөрөгдөг. Манай төгсөгчд одоо өөрсдөө төгссөн мэрэгчлэрээ одоо дэлхийн өндөр хөгжилтэй альж улсад ажиллах тэр боломж нөхцөлийг олгоход бол их чухал ач холбогдолтой байдаг. Ялангуяа их сургуулийг олон улсад ирэмблүүлэхэд бол хамгийн чухал нөлөө үзүүлдэг юм зүйл. Тэгэхээр одоо ирэмбийн асуудал яригдж байна. Тэгэхээр яг анагаахын шинжилгээ ухааны үндэсний их сургууль маань одоо дотоодын болон олон улсад ирэмбийн аль түвшинд ирэмблэгдэж байна.
Энэ боловсролын ингээ хууль, за дээд боловсролын хуулиуд ингээ шинжилэн батлагдаад хэрэгжиж явж байна. Монголч анхудаа 23 онд их сургуулиудыг ирэмбэлсэн. 23 онд. Тийм. Хөлсөн ирэмб тэгээ 24 онд ирэмб зарлагдаад ингээ явж. Тэгээд энэ дээр бол яг одоо Монгол улсад үйл ажиллагаа явуулж байгаа их сургуулиуд бол бүгд л амрагдсан. Их дээд сургууль. Тэгээ манай анагаахын шинжилгээ ухааны үндэсний их сургуулийн хувьд бол бид одоо нэлийн дээгүүр үндэсний хэмжээнд 2 ирэмблэгдсэн байна. Тэгээ олон улсад бол сайн жишгүүд байна л да. Монгол улсаас одоо Монгол улсын их сургууль маань жишээ нь Times Higher Education 1500 төр нэмэх гэдэг ингээд ямарс ирэмбэд ингээ анхудаа ингээд. Ирэмб тогтоодог одоо тэр хөндлөнгийн газар ах нь тий. Тэгэхээр чин дэлхийд даяар бол одоо нэг их сургуулиуд эрдэм шинжилгээний ингээд их сургууль одоо хувийн болон төрийн өмчин гэдэг юм паблик их сургуулиуд гэдгээр нэг 50,000 гаруй их сургууль байна шүү дээ. Тэгээ чинь ингээд нэг олон улсад ирэмбэлдэг, бие дааж ирэмбэлдэг нэг 20 гаруй байгууллага байх шиг байна. QS, Times Higher Education, Shanghai Ranking ч гэдэг юм. Тэгээд энэ ранкингд байгууллагын нэг нь бол одоо Round University Ranking гэдэг энэ байгууллага бий даасан. Энэгээр бол манайх дэлхийн нэг 50,000 орчим их сургуулиуд байгаагаас 1237 ирэмблүүлсэн. Өндөр тоош 50 гаруй мянга тий. Энэ бол анагаах ухааны боловсролоо олгодог их сургуулийн хувьд бол их том амжилт. Энэний цаана бол одоо сургалт гэхээр одоо жишээлбэл багшлах боловсон хүчин. За тэгээд оюутны одоо үзүүлж байгаа амжилтууд, орчин нөхцөл гэдгээр ядаж одоо их сургуулийн эмнэлэгтэй байна уу? Номын сан тий бусад зүйлүүд байна. Дээрээс нь одоо судалгаа шинжилгээний тогтвол хэвлэгдэж гарч байгаа бүтээл тэрний шансаа гэдэг нь одоо импакт фактор, дээрээс нь одоо ишлэл авсан тооч гэдэг юм уу. Ингээ олон зүйл бай. Дээрээс нь сургалтын орчин, гадаад оюутны тоо, багшлах боловсон хүчин гэдэг. Тэгэл одоо засаглалын хувьд ил тод байна. Санхүүгийн хувьд доктортой байх гэх мэт. Ингээд үндсэн 4 шалгуураас дотроо залбирлаад нэг 23 4 юм дэш шалгууртай юм яваар ирэмблүүлсэн. Тэгэхээр энийг бол цааш нь улам ингээд доктортой авч явах хэрэгтэй. Ирэмбний ухаанаас хөөцөлдөж байгаа зүйл огт биш. Энэнийг дагаад сургалтын чанар сайжирдаг. Энэнийг дагаад их сургуулийн эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар өндөр түвшинд хүрнэ. Хамгийн сүүлийн үеийн өндөр техник, технологи, инновац нэвтэрч яадаг. Энийг дагаад хамгийн шилдэг судлаачид, шилдэг оюутнуудын юм одоо юу гэдэг бөгнөрлийг бий болгох, шинэ авьяастай дээр залуучуудыг цуглуулах. Дээрээс нь одоо юу гэдэг шинжлэх ухааны шинэ мэдлэг төч хувь нэмрээ оруулж явах хэрэгтэй. Тэгээд энүүгээрээ дамжуулаад бас нийгэм тодорхой үүргээ хүлээлж улс эх орны хөгжилд хувь нэмрээ оруулж явах хэрэгтэй. Тэгээ энийг бол цаашдаа ингээд доктортой, дээрээс нь улам ахиулах чиглэл дээр сургуулийн бодлого үйл ажиллагаа, ялангуяа сургалт, эрдэм шинжилгээ. Бид нар мэрэгжлийн гэж ярьдаг тийм ээ. Эрүүл мэндийн тусламж үйлчилгээ бол цогцоор энэ чиглэл рүү ингэж явж явах хэрэгтэй л байна. Сайхан мэдэн. Тэгэхээр одоо яг анагаахын шинжилгээ ухааны үндэсний их сургуулийг одоо төгсөөд гарсан төгсөгчийн дипломыг ер нь олон улсад хэр хүлэмжшөрт болсон бэ? Хүлэмжшөрлөлт. Олон улсын магадлал итгэмжлэл тий. Энэ бол их чухал л да. Ер нь бол ингээд бид нар чинь одоо манай анагаахын бакалаврын болон магистр, докторийн хөтөлбөрүүд маань ингээд улс үндэсний хэмжээнд бол бүгд магадлал итгэмжлэгдсэн байна. Дээрээс нь бид нар энийг олон улсад магадлал итгэмжлүүлэх ажлууд үе шаттай хийгдэж байгаа. Хамгийн анх 2016 онд бид нар хүний хэмжээ хөтөлбөрийг ASEAN-аар гэдэг одоо баруун Европт байрлалтай, Германд байрлалтай бие даасан байгууллагаар магадлал итгэмжлүүлжсэн. Тэгээ сая одоо 2 жилийн гарны өмнө дахин магадлал итгэмжлүүлсэн хүний хэмжээ. За яг энтэйгээ зэрэгцээд бид нар нийгмийн эрүүл мэнд судлаач, совилогч, мэрэгжил, нүүр хөмс судлалын хэмжээ, одоо шүдний хэмжээ, эмзүүч. Тэгээд онлайны одоо бид юм уу цахим магистрийн 6 хөтөлбөрийг бид нар ASEAN, AFIA гэдэг Aquin гэдэг энэ баруун Европт байрлалтай бие даасан олон улсын хөтөлбөрийн магадлал итгэмжлэлийн байгууллагаар магадлуулсан. Тэгээ энэний гол ач холбогдол юу вэ гэхээр манайхыг төгсөж байгаа, эдгээр мэрэгчлэр төгсөж байгаа одоо эмч, совилогч, эмнэлгийн мэрэгчлэтнүүд маань
тэр мэрэгчлэрээ одоо диплом нь одоо дэлхийн альж одоо баруун Европ болон Хойд Америк за тэгээ бус орнуудад хүлээн зөвшөөрч байгаа. Одоо манай дипломыг бариад аваачлаа гэдэг Америкт ажиллана л гэвэл 9 жилийн шалгалтаа өгөхөд л энэ хүлээн зөвшөөрөх. Эмчил лицензийн шалгалтаа өгвөл болоо тийм ээ. Хааж чадсан. Яг. Тэгэхээр цаашдаа бид нар бусад хөтөлбөрүүдийг үешидтэйгээр магадлуулах, дахин магадлал итгэмжлэлт авах. Тэгээ энийг дагаад яаж байгаа вэ гэхээр бид зөвхөн үндэсний хэмжээнд залуучуудыг сургахаас гадна бид бас боловсролын юу гэдгийг экспорт хийх. Өөрөөр хэлбэл гадны оюутнуудыг тэр олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн хөтөлбөрөөр нь сургах асуудал яригдчих эхэлж байгаа гэсэн. Монголдо эмчилт гадаад хүмүүсийг эмчилэх юм тий. Тэгээ бид нар чинь яг англи хэл дээр эмч бэлтгэх хөтөлбөр хэрэгжүүлээд нэлээд хэдэн жил болж байгаа. Хамгийн гол нь яг 100% англи хэл дээр үнийг эмч бэлтгэх хөтөлбөрөөр дэлхийн хөгжингөө орны иргэдийг авч сургаж эхэлсэн. 19 онд анхны оюутнууд нь хэлсээд энэ жил ч одоо анхны төгсөлтөө хийчихлээ. Яг Канада, Солонгос, Америк оюутнууд. Одоо яг энэ хөтөлбөрөөр саяны одоо Канадаас, Америкаас, Солонгосоос ирж сурч байгаа нэг 60 гаруй оюутан байна шүү дээ. За. Тэгээ энэ чинь бүхэл бүтэн хөтөлбөрийг манай одоо багш нар англи хэл дээр 100% зааж байгаа гэсэн үг. Яа сайхан. Тэгэхээр энийг улам бэхжүүлэх, улам сайжруулах, доктортой авч явах бол бас нэлээд тийм одоо уян хатан байх, дээрээс нь санхүүгийн хувьд ч гэсэн нэлээд тийм одоо санхүүл шаардж байгаа юм зүйлүүд байна. Тэгэхээр бид цаашдаа бол сайн гадны орны иргэдийг авч сурах энэ хөтөлбөр улам өргөжүүлэх. Дээрээс нь нийгмийн эрүүл мэндийн судлаач, зөвлөгч гэдэг хүний нөөцийн хувьд бол бид одоо дараагийн энэ хөтөлбөрүүдээр гадаад иргэдийг авч сургах бэлтгэл ажлаа бол эхлүүлэл явж байна. Тэгээ ерөнхийдөө бол бүрэн боломж бол байгаа. Ялангуяа нийгмийн эрүүл мэнд болон зөвлөгч чиглэл дээр. Тэгээ энийг дагаад бол сургалтын чанар олон улсад хүлээн зөвшөөрөгдөх байдал бол нэлээд их нэмэгдэж байгаа. Гадаад харилцааны хувьд их харилцаа бол их тэлж байгаа юм үзүүлэлтүүд байна. Тэгээ энийг ч нөгөө нөлөөлж байгаа гол зүйл бол бид энэ их сургуулийн эмнэлгийн тогтолцоог бий болгох гэдэг. Тийм ээ. Тэгээ энэ маань бий болсон одоо бол яг ингээд хөгжлөө явж байна. Энийг улам хөгжүүлэх, тэгээ энэ тогтолцоог нь бэхжүүлэх ийм шаардлага байгаа. Дээд боловсролын тухай уйлж бас сайн нэлээд том заалд орсон шүү дээ. Ялангуяа амрах ухааны боловсрол олгодог байгууллага буюу их сургуульд иргэдээ их сургуулийн эмнэлэгтэй байна гэдэг. Тэгээ их сургуулийн эмнэлэг нь бол ийм хамгийн өндөр түвшний одоо байгаа шатлын хамгийн дээд түвшин баггүй бол. Тийм тийм. University Hospital гэж тийм. University Hospital. Тэр шалгууртаа байх гэдэг. Тэгээ ирэхээр бид нар одоо энэ бүх төвчний эмч зөвлөгч эмнэлгийн мэргэжлэн бэлтэж бас сургалтыг их сургуулийн эмнэлгийн тогтолцоотойгоо маш сайн уялдуулад бүх төвчний мэргэжлийн үйл ажиллагаа эмнэлгийн тусламж үйлчилгээ их сургуулийн дээр уялдчих хэрэгтэй болж байгаа. Тэгэхээр энэ нь үр дүн гарч байгаа. Тэгэхээр цаашдаа одоо бид нар юу гэдгийг нэлээд тодорхой ачааллыг үрдүүлсэн шүү дээ. Одоо манай харьяанд ч Ашуусын Монгол Японы эмнэлэг байж байна. Ашуусын төв эмнэлэг, Ашуусын уламжлалт хангах ухааны төв эмнэлэг, нүүр ам судлалын төв эмнэлэг гэдэг эмнэлгүүд байна. Тэгээд салбар сургуулиуд дээр одоо эмнэлгүүд байгуулагдаж байна. Тэгээд ирэхээр энэ бүх төвчний сургалтын чанарыг сайжруулах гэсэн үг. Сайжирч байгаа. Өөрөөр хэлбэл төгс гарч байгаа хүүхдүүд өндөр түвшинд одоо бас бэлтгэж гарч ийн гэсэн үг. Тэгэхээр их сургуулийн эмнэлэг өөрөө сайн санхүүгийн хувьд, үйл ажиллагааны хувьд, энэ бас технологи дамжуулалтын хувьд одоо сайн доктортой үйл ажиллагаа явуулж хөгжиж явах нь шууд утгаараа сайн эмч эмнэлгийн мэрэгчлэлтнийг бэлтгэж өгөх хамгийн чухал байдаг гэсэн үг. Тэгэхээр сургууль бол одоо дэд бакалавр, магистр, доктор тэгээд төрөлцсөн мэргэжил ингээд одоо резидентийн бүх гурван төвчний сургалтуудыг энэ эмнэлгийн тогтолцоон дээр уялдаж явуулах тал дээр олон санаачлагтай ажлууд хийж байгаа. Ер нь бол яг хаа магистр, докторийн сургалтууд бол харьцангуй одоо ингээд явж байгаа. Гэтэ энэ дээр нөгөө тавьдаг шалгуураа бид нэр байнга өсгөж байгаа. Доктор тавих шалгуур. Одоо заавал Scopus Web of Science юм уу, PubMed дүү. Нэгдүгээр зохиогчор заавал өгүүл хэвлүүлж гэдэг юм. Энэ нь тухайн судлаач эмчийн ч гэдэг юм карьер хөгжилт нь маш сайн ирээдүйд өөрөө судалгааны чиглэлээр явах. Нөгөө талдаа бол сургуульд
нийгэм эдийн засагт оруулж байгаа хувь нэмэр нь өндөр. Түрүүний ярьж байгаа тэр хөтөлбөрийн бакалаврын болон дэд бакалаврын хөтөлбөрийн магадлал итгэмжлүүд бол яг 6 жил хэмжүүлэлтэд гараад ирэхэд бол одоо мөрчөөс олон улсын түвшинд хүрсэн ханж ажиллах боломжтой юм хэмжимтлэг мэрэгжил. Гэхдээ эмч мэрэгжил бол та мэдж тийм амьдралдаа суралцдаг мэрэгжил байгаа учраас бид төгслийн дараах сургалтыг одоо цаашдаа Монгол улсын хэмжээнд нэг стандарт нэг хөтөлбөрөөр явуулах чиглэлээр бас санаачлагууд маань гаргаад эрүүл мэндийн яам боловсролын яам маань энэ төр нэлээд дэмжиж хөгжлийн төв маань ч гэсэн энэ төр дэмжиж ажиллаж байна. Тэгээ цаашдаа бол бидний дараагийн тавьж байгаа гол зорилго бол төгслийн дараах сургалтыг нэг хөтөлбөр нэг стандартаар зохион байгуулах чиглэлээр одоо бас ажлын хэсэг байгуулад ингээд ажиллаж байгаа. Та түрүүн өмнө би бас тантай ярьж хахад илүү ингээд хичээлдээ сайн байгаа судлаач оюутнуудыг төгсөхт нь бакалавр одоо мастрын зэрэгтээ зэрэг төгсөх бас боломжууд гарч ирсэн ингээд. Энэний талаар бас их сонирхол татсан л та. Тэгэхээр өөрөөр хэлбэл төгсчөөд дахиад мастрын сургалтанд хамрагдахаас илүү шууд бакалавр, магистрийн зэрэгтэйг төгсөх талаар. Тийм, энэ бол бас залуучуудад бол маш том айтайхан сайхан боломжийг олгож байгаа гэсэн үг. Тэр хүн болгоныг бас бид нөгөө хосолмол зэрэгтэй төгсөхийн боломж сая хуулиараа нэгдсэн байхгүй хос зэрэгтэй төгсөх. Тэгээд мэрэгжилтэй зэрэгтэй. Тэгээд бид нар энэ дээр яаж байгаа гэхээр одоо голчтун 3.4-өөс дээш гэх юм уу одоо онцорж байгаа юм идэвхтэй залуучуудад 5 дугаар курст нь мэдээллийн тэгээд 6 дугаар курстэй тодорхой судалгааны ажлууд хийгээд тэгээд төгсөхдөө одоо жишээ нь хүний хэмж манай ухааны магистрийн юм ус зэрэгтэй төгсөж байгаа. Тэгээ энэ бол өнгөрсөн жил бид нар 25 онд бол эхний нэг 24 хүүхэд амжилттай төгссөн. Өдөртөгч багштай яг л судалгааны ажиллаа хийгээд. Тэгээ энэ жил бол энэ хөтөлбөрт 47 хүүхэд төгссөн байна манай сургалт. Тэгээ цаашдаа энийг улам дэмжих ёстой. Тэгээд энэ бол одоо дэлхийд дээр чинь бас ийм хандлага тогтчихлоо шүү дээ. Эмч бол судлаач байна. Эмч судлаач гэдэг нь товлцсон. Ер нь бол эмч бол одоо судалгаа шинжилгээл байнга хийж судалгаа нотлогдсон тийм ээ. Ийм зүйлийг л эрүүл мэндийн тусламжуулалтанд үзүүлэх ийм чигтэй болцсон. Одоо эмч бол судлаач байдаг. Энэ бол тэр чиглэл рүү сурж явах үедээ энэ дээр чинь тэгээд явах тэ ингээ судалгаа хийсэн хүмүүсийг харж байхад бол цус зэрэгтэй төгсөж байгаа хүмүүсийг харахад үнэхээр лидерүүд л байна. Орж ирэхдээ л одоо оюутан байх цагаас л оюутны эрдэм шинжилгээний клубүүд хамрагдаад багш нарын удирдлагын доор тодорхой судалгаануудыг хийдэг, оюутны эрдэм шинжилгээний хуралд идэвхтэй оролцдог, дотоодын болон олон улсын хурлуудад идэвхтэй ингээд бас шигшигдсэн залуучууд байна. Тэгэд тэр хүүхдүүд бол энэ боломжийг олгосноор бас цаг хугацаа хэмнэж байгаа. Шууд доктортой сурах, эсвэл одоо нэр тийм магистртыг одоо автсан зэрэгтэй байгаа учраас их сургуульд багшлах. Тийм. Эсвэл нөгөө эрдэнэ тэмдэглэсэн мэрэгжил дээрээ илүү төвлөрч сурах гэх мэт юм боломжууд олгож байгаа. Тэгэхээр энэ уламжийг бол цаашдаа улам өргөжүүлэх. Тэгээд энэ чинь мотивац болох сайн судалгаа шинжилгээг сонирхолтой залуучуудаа бол улам дэмжих юм л үйл ажиллагаа. Тэгээд энд чинь нөгөө ягаад ийм болж юм гэхээр хууль эрхцэн хувьд нээлттэй болсон. Нөгөө талдаа бол энэ саяны олон улсын хөтөлбөрийн магадлангуудаас бас бид нарт тийм зөвлөмж өгöd байгаа. Маш их олон өндөр ачаалтай кредит сургалт үзэж байгаа учраас энэ хүмүүсийг бол магистрийн зэрэгтэй төгсөх зүйтэй гэдэг энэ зөвлөмж одоо ингээд 16 оноос явж байна. Тэгээд бид нар одоо хууль эрхцэн хувьд бус юмнууд маань төвчээд ялангуяа 20 оноос одоо тодорхой яг бодлого гаргаж хийсэн ажлууд маань бодит үрдэн барж байгаа тул баяртай байна. Тэгэхээр би нэг жил гараа 2 жилийн өмнө хурлаатар багштай бас анагаахын одоо боловсролын сэдвээр бас ярилцчихсан. Тэгэхэд анагаахын шинжилгээ ухааны үндэсний сургууль дээр хийж хэрэгжүүлжсэн дараа нь одоо гарах гэж байгаа үр дүнгийн талаар маш сонирхолтой гоё одоо яриа өрнөжсэн. Тэнгүүд одоо жил гарангийн дараа яг тантай анагаахын шинжилгээ ухааны үндэсний сургуулийн ректор хийж байгаа хүний хувьд ярилцахад яг одоо бас сонирхолтой саяны одоо хос зэрэгтэй төгсөх тийм ингээл олон улсад магадлал итгэмжлэгдэж байгаа эмнэлгийн одоо университетийн хоспитал ингээд энэ сайхан мэдээнүүдийг яг тантай газар дээрээс нь одоо яг энэ цаг үед нь ярилцахад бас их таатай байлаа. Тэгээ өнөөдрийн бас ярилцлагын цаг маань тодорхой хэмжээний одоо төгсч байна. Тэгээд
би бас таныг урьж авчираад асууж амжаагүй. Та бас энэ хийж байгаа зүйлээсээ за энэ зүйлүүдийг бас олон нийт маань одоо дуулах ёстой, сонсох ёстой гэсэн зүйл байвал одоо төгсгөлийн хормыг бас танд нээлттэйгээр үлдээж байна. Анагаахын шинжилгээ ухааны үндэсний их сургууль чинь 1942 оноос хойш одоо эрүүл мэндийн салбарт ингээд 60 гаруй мянган хүнийг бэлдэж өгсөн үндэсний уугах их сургууль. Тэгэхээр Монгол улсын эрүүл мэндийн салбарт хамгийн сайн энэ төсөөлөгч эмнэлгийн мэрэгчлэлтнийг бэлтгэх үүрэгтэй. Тэгээ энэ үүргийнхаа хүрээнд бид сургалт эрдэм шинжилгээ эмнэлгийн эрүүл мэндийн тусламжуулалтыг цогцоор үзүүлдэг энэ тогтолцоог л бий болгож байгаа. Энэ үнийг улам төгөлдөржүүлж, бэхжүүлэх ийм шаардлага байна. Яг энтэйгээ зэрэгцээд бол хамгийн чухал зүйл бол бид бас сайн хүн, сайн иргэн байх. Зөв хүн байх чиглэлээр хөтөлбөрүүд явж байгаа. Өөрөөр хэлбэл нэг аав ээжигээ яг харилдаг, найз нөхдөө хүнддэг, хүнтэй хүндэтгэлтэй харьцдаг. Хүнд тусрах уу, нинжин сайхан сэтгэлтэй. Өрөвч зөөлөн. Үнэн чудраг гэдэг юм. Тэгээд их орноо хайрладаг. Ийм хөтөлбөрүүдийг бас хэрэгжүүлж байгаа юм. Тэгээд энэний цаана бол бас яг ингээд нийгэм эрчтэй хурдтай хөгжиж байгаа зэрэгцээ бид зөв хүнийг бэлдэх гэдэг юм. Энийг энэ саяны ярьж байгаа сургалтынхаа жигээр яг параллел зэрэгцүүлж явах чиглэл дээр бол онцгой анхаарч байгаа. Тэгээ энийг улам өргөжүүлэх. За энэ төгс гарч байгаа залуучууд бол бүхэл талаараа бас нэг тийм үлгэр жишээ. Тийм ийм хүн байгаасаа гэдэг тал дээр бол хөтөлбөрүүд бол хэрэгжүүлж байгаа. Тэгээд цаашдаа бол одоо саяны энэ явж байгаа бодлогуудыг улам тогтвортой өргөжлүүлэх чиглэлээр л ажиллана. За сайхан мэдээ байна. Хамгийн гол нь одоо хүнлэг инэрэнгүү ийм эмч, судлаач, сэхэтэн бэлдэх одоо ийм бас чин одоо сэтгэлээр ажиллаж байгаа танай хамт олон сургуулийнхаа хамт олондоо бас өндрөөс өндөр амжилтыг хүсье өрөөё. Тэгээд бид бүхний урилгыг хүлээж авч ирж маш сонирхолтой яриа өрнөсөн. Бүгд танд маш их баярлалаа. За их баярлалаа. Өртөлцүүлсэнд. За. Захимч подкастын тарих судлал, бясалгал, стресс гэсэн сэдвээр ярилцсан дугаар энд хүрээд өндөрлж байна. Дараагийн дугаар хүртлээр түр баяртай.